Түшмэл язгуур төвгүүд. Бурхан багш Ширавасан хотод сууж шав нартаа ном номлож байх тэр цагт ийм нэгэн явдал болжээ. Тэр үед гигэн ялгуур чанд гөрөөс нэрт нэгэн түшмэл байсан бөгөөд тэр түшмэл 7 хүүтэй бас маш их дадгуурстай байжээ. 6 хүн гэрлэж ихнэр ахвад харин отхон хүн гэрлэхгүй байв. Гөрөөс түшмэл би нас өтөлж өгөхөд ойр болов. Тиймээс амьд дээрээ отхон хүдээд нэгэн сайхан ихнэр олж өгье. Химээ сэтгээд ойр дотн нөхрөлдөг нэгэн бирман хүнд учир байдлаа өгүүлэхэд бирман түшмлээ би мэрэгэн оюун ухаантай буян гişиг сайтай үзэсгэлэн гоо тийм нэгэн охиныг ирж олъё химээгээд хамаг улс даяар хаан явсаар Ширитагда нэрт улсад очив. Тэнд 500 охид хамтдаа цэцэг түүгээд тэнгэрийг дахиж наадан тоглож байгаатаа бирман тааралцжээ. Тэгээд бирман охидыг сэм даган явтал тэд бүгдээрээ нэгэн голын дэргэд хурч очив. Тэгэхэд бүх охид гутлаа тайлан усыг гатлахад нэгэн охин гуталтайгаа усыг гатлав гинэ. Бирман тэдний цааш даган явтал нэгэн их мөрөнд хурж очтол бүх охид дээлээ тайлж гартаа өндөрт бариад мөрний гатлав. Харин тэр охин л ганцаараа дээлээ тайлдгүй мөрний гатлав гинэ. Тэд бүгд цааш явсаар нэгэн ойд хурж очиход бүх охид модондоо орж цэцэг түүхэд ганц тэр охин газраас цэцэг түүжээ. Тэгэхэд бирман өнөө охины дэргэд хурж очиод ийн асуу. Охин минь бүх охид гутлаа тайлаад усыг гатлахад чи юунд гуталтайгаа ус гатлав? Хэмээхэд охин бирман гой минь хуурай газарт явхад хүнүүдээр үзээд өргөс чулуу гих зэрэг зүйлээс зайлж авдаг атал усан дотор өргөс хорт могоо зэрэг юу буйн үл үзэгдэх тул би гутлаа тайлсангүй. Хэмээхэд бирман тэгвэл охин минь бусад охид бүгд дээлээ тайлж мөрний гатлахад чи юунд дээлээ тайлдгүй мөрний гатлав? Хэмээхэд охин хүний бид сайн муу бэлэг тэмдэг олон байх хатал дээлээ тайлбал бусад хүн түүнийг минь мэдчих тул би дээлээ үл тайлв. Хэмээхэд бирман тийм байж бусад охид бүгд л модонд авирч цэцэг түүхэд чи яагаад газраас цэцэг төв? Хэмээ асуув. Тэгэхэд охин модонд авирч байтал гişүү мөчн нугараад унаж гэмтэх магадгүй тул би газраас цэцэг төв хэмээжээ. Энэ мэд ярилцаж суусаар охины эцэг нь гигэн ялгуур чааны дүү бөгөөд урд нэгэн гэмнэ үлдсэн учраас улсаасаа хөөгдөж Ширитагда улсад ирсэн. Охин бас нөхөрт гараагүй болохыг бирман олж мэджээ. Тэгээд бирман охины хамт гэрт нь очиж эцэг ихтэй нуулзаад гигэн ялгуур чааны гөрөөснөр түшмэл отгон хүүдээ танаа охиныг ихнэр болохоор гуйж байна хэмээн өгүүлгээд охины эцэг их хоёр тэр түшмэл их сайн язгуурт хүн бөлхөө хэмээгээ зөвшөөрчээ. Бирман буцаж очиод түшмэлд энэ тухай айлтгаваас гөрөөс түшмэл ихэд баярлаж олмор хоёр талаас хүү охин хоёроо гэрдүүлэхээр болжээ. Охины нэрийг ламчмаа хэмээх бөгөөд түүний гэрээс явх үед ээж нь охин минь чи өнөөдрөөс эхлээд насан туршдаа сайн дээл өмсөж сайн амтад идээдтүгэ өдөр бүр толинд үздтүгэ химээ олон хүний дэргэд захиж сургав. Түүнийг сонссон хадам эцэг хоёр нь хүний амьдрал зовх чаргал аль алинч тохиолдох хатал үргэлж сайн дээл өмс амтад хоолид толинд байн хар химээсэн юун үггүй химээ үл таалав. Ингээд ламчмаа охиныг бэр болгон аваад гөрөөс түшмлийнхэн нутгийн зөв буцаж явтал замтан нэгэн сэрүүн сайхан байшин тааралдав. Бүгд л баярлаад сэрүүчд сууж амархаар байшин дортол ламчмаа бэр араас нь хурч ирээд энэ байшин бүү ортугай бүгдээрээ гараарай хэмээ өгүүлжээ. Хадам эцэг их болоод хэсэг хүн байшингаас гарахад хитэн хүн охины үгийг үл тоогоод байшингаас гарсангүй. Гэтэл байшингийн ойр өвс идэж явсан морь өхрөөд хоромхон зуур хурч ирээд байшингийн багныг шүргөөхөд байшин тэр дороо нурж дотор нь суусан улс дарагдаж өгвэ. Биднийг өөхөх аюулаас авруу хэмээн хадам эцэг их нь бэрдээ ихэд баярлжээ. Цааш явсаар нэгэн голын хөвөөнд ирж бүгд амархаар суудал мөн л бэр нь хурч ирээд энд бүү тухай холдоцгоё хэмээхэд бүгд л охины үгэнд орж тэндээс холдон сууцгаав. Төд туталдгийн ширүүн адар бороо орж гол айхтар ихээр үерлэхэд биднийг өөхөх аюулаас 2 дахь удаага авруу хэмээн хадам эцэг их нь бэрээ уурдуртаас илүү хүндэтгэх болжээ. Харж ирмэц дахин найр хурим хийснийх нь гөрөөс түшмэл 7 бэрээ цуглуулад өдгөө би өвтөлж үйл хэрэг захирч чадахыг болов. Тиймээс эд хөрөнгө үйл хэрэг юугаа та нарын хэнийг даалгамээ. Тэр хүн түлхүүр ансыг хадгалан хэрэг захиртугай
хэмээхэд игч 6 бэр бүүгээ татгалзгаад харин отгон бэр нь зөвшөөрч хамаг үл хэргийг захирах болов. Тэр бэр ирсэн өдрөөс эхлэн өглөө эрт босоод ор таш хашаа хороогоо ус шүршин цэвэрлээд элдв идэг бэлтгэн эхлээд хадам ээж ааваа ундаалаад түүний дараа бусад хүүгүүд бэрүүдийг ундаална. Хойно зарц хөвчөнд өгөөд хамгийн сүлд өөрөө идэгээ идэх болов. Хадам эцэг их нь энэ явдалд сэтгэл ихэд тааламжтай байх бөгөөд энэ бэр бусад бирлүүгээ адил бус уу? Энэ бэрийг буулгаж ирэх үед түүний их нь ай охин минь чи өнөөдрөөс эхлээд насан туршдаа сайн дээл өмсөж сайн амтад идээ идтүгэ өдөр бүр толинд үздтүгэ хэмээн загсан бөгөөд бэр нь ихэнхээ үгээр үл явах тул тэр үг ямар утгатай үг болохыг бэрээсээ лавлан асуужээ. Тэгэхэд тотгон бэр нь ихэмийн сайн дээл өмс хэмээс нь сайхан дээлээ хэртээлгүй хайрлан хамгаалж зочид гिचэд ирэхэд өмс гэсэн үг. Харин амтад идээ идтүгэ хэмээс нь идээгээ бүгдийг нь нэг дор барж идэлгүй арвилан амнаж идтүгэ хэмээс үг. Харин толинд үздтүгэ хэмээс нь орд харш гэр орноо толд мэд цэвэр сайхан суу хэмээс үг болоо. Хэмээхэд сонссон бөгөөд баясан сэтгэл амгалан болов. Ийхүү аж төрж байтал нэгэн шувуу далайн хойгоос иштэй тутраг олж аваад амандаа зун нисч яваад хааны урдны дээгүүр өнгөрөхдөө унгааж орхижээ. Хаан түүнийг олж үзээд энэ сайн тутраг эм буй за хэмээн сэтгээд энэ дутгыг цацаж үрийг аривжуулах бай хэмээн бүх төвшмөлтэй хумаа өгчээ. Гөрөөс түшмэл тэр тутрагны үрийг авчирч отгон бэрдээ өгөхөд отгон бэр нь бүх зарч хөвгчөндөө захиран тариалан сайтар цохистой эрхлэн тутрагны үрийг ургуулan ариун их үр авав. Ийхүү амьдарч байтал хааны хатан хүнд өвчин тусч гин хааны утаж хатны биеийг үзээд энэ өвчинг имээр идгэж үл болох харин далайн хоогийн тутраг идвэс идэмгүй хэмээхэд хаан төвшмлүүдэд тийм тутраг тараан өгснөө санаад бүх төвшмлүүдэд цуглуулсан. Төвшмлүүдээ миний та нар тараа өгсөн тутрагнаас их үр авсан буюу одоо хэрэгтэй болоод байна хэмээхэд зарим төвшмөл нь тарьсан боловч үүрээс гарваа хэмээхэд зарим нь хулганы төв хэмээжээ. Харин гөрөөс төвшмөлийн бэр ариун үр авсан тул төвшмөл хаанд үрийг авчирч өгчээ. Хааны хатан түүнийг идээд өвчин илэрсэн хаан туйлын ихээр баясаад гөрөөс төвшмөлд их шан өгчээ. Тэр нутгийн хаан Ширидагда улсын хаан хоёул таарамж муутай үргэлж зөрчилддөг байжээ. Нэгэн өдөр Ширидагдагийн хаан Ширавасууны хаанд мэрэгэн төвшмөл байгаа эсхийг тамдан мэдхээр шийдээд илч илгээж биеийн хэмжээ нийжил яг адилхан зүстэй их охин 2 гүг өгчээ. Аль нь охин болохыг тааж илгээдвэ хэмээжээ. Ширавасууны хаан бүх төвшмлүүдтэйгээ хилцээд аль нь охин болохыг таньжс чадав. Тэгт нь гөрөөс төвшмөл гэртээ ирээд энэ тухай өгүүлэхэд отгон бэрнэ. Түүнийг таних амархан буюу 2 гүгт хамтд нь уяад сайн ба мөн өвс тавьж өгвөл их нь өвсний санийг хошуугаар охиндоо түлхэж өгнө хэмээжээ. Төвшмөл хаанд очиж энэ тухай өчвөөс хаан тэр дагуу их охин 2 гүг хамтд нь уяад сайн мөн өвс тавьж өгчээ. Гэтэл нэг нь үнэхээр өвсний санийг хошуугаар нөгөөдөө түлхэн өгөөд өвсийг нь өөрөө иджээ. Ийхүү ялган тавьсан учраас Ширидагдагийн хаан илчээд аль нь охингүй болохыг хэлж илгээгээд гөрөөс төвшмөлөө олон эрдэнсээр чагнажээ. Ийхүү байтал Ширидагдагийн хаан өнгө зүсээрээ ялгархын аргагүй ижилхэн энэ тэнцвхэн 2 могоо өгч аль нь энэ могоо болохыг ялган таних илгээдэгвэ хэмээн дахин илж явуулжээ. Ширавасууны хаан мөн л бүх төвшмлүүдтэйгээ хилцээд ялган таньж ис чадав. Гөрөөс төвшмөл гэртээ хараад энэ тухай отгон бэрдээ өгүүлэхэд үүнийг мэдэх хялбар буюу 2 могоог зөөлөн торгон дээр хамтд нь тавьбал ийм могоо нь үл хөдөлж харин 90 могоо нь үл тогтон хөдлөх буй за. Им язгуурт нь торгон зөөлөнд тухалмын харин 90 язгуурт нь торгон зөөлнийг үл таалан хатуу ширүүнд дурлмын хэмээлээ. Төвшмөл баярлаад энэ тухай хаанд өчвөөс хаан тэр дараа 2 могоог хамтд нь зөөлөн торгон дээр тавиад ажиглав. Гэтэл нэг могоо нь хөдлөхгүй тухлан байхад нөгөө могоо нь ихэд хөдлөм мушгиралтаж байв. Ширавасууны хаан асуултын хариуг олсондоо ихэд баярлан Ширидагдагийн хааны элчид аль нь ийм могоо болохыг хэлж илгээгээд мөн л гөрөөс төвшмөлтэй олон эрдэнсийг шам болгожээ. Хэсэг хугацаа өнгөрч байтал Ширидагдагийн хаан 2 алт хэмжээтэй 2 модыг төвшмөлтэй өгч илгээгээд аль үзүүр нь оройн
Аль үзүүр нь язаар болохыг ялган таньж илгээтгэвэ хэмээжээ. Тэр мод нь гişүү мөчрүүгээ нарийн бүдүүнээрээ ижилхэн. Тэргүүн сүүл нь мэдэгдэхгүй тийм нэг мод байв. Ширавосныхаа мөн л бүх төвшмөлтүүдтэйгээ хилцээд таньж ис чадсанд урдын адил гөрөөс төвшмөлийн отхон бэр. Үүнийг таних хэлбэр буюу тэр модыг усан тавьпаас оройн хөвж ёцоор нь живж урсмэ хэмээлээ. Төвшмөл энэ тухай хаанд өчвөөс хаан тэр дараа туршиж үзвээс ёсоор болсонд хаан ихэд баярлаад Ширидэгдагийн хааны элчид аль нь ёцоор аль нь үзүр болохыг хэлж илгээгээд гөрөөс төвшмөлөө олон ертөнцөөр дахин шагнажээ. Энэ явдлын дараа Ширидэгдагийн хаан Ширавасуны хаанд нэн олон ертөнцийг бэлэг болгон өгч илгээгээд түүнээс хойш тэд ив эвдрэлцгээ болоод эвтэй нартай суух болжээ. Ширавасуны хаанч бас гөрөөс төвшмөлийнхээ отхон бэрийг ихэд сайшаа олон ертөнцөөр шагнан өөрийн охин дүү болгов. Удалгүй байтал гөрөөс төвшмөлийн отхон бэр 32 хүүгэн төрүүлжээ. Хүүд нь хинтээ ч харьцуулашгүй хүч чадалтай болон өсцгөө. Тэдний нас бий хүрэхэд эцэг их нь тэдэнд язгууртан айлаас бэр булган өгсөнд ганц отхон хүн гэрэлсэнгөө. Нэгэн өдөр отхон хүн заа унаж яваад өөр нэгэн төвшмөлийн хүүтэй муудалцаж түүнийг гүүрнээс түлхэж унгаагаад гэртээ иржээ. Тэгтэл гүүрнээс унсан хүүгийн эцэг төвшмөл хүүгээ доромжлуулсандаа хорсож хаанд зарга мэдүүлэх хэмэвч тэдний их нь хааны охин дүү болсон. Бас хаан хүч чадалтай чидгээр 32 хүүгэнд ихэд хайртай байсан тул өөр нэгэн муу арга сэтэж гин. Тэр төвшмөл 7 эрднэр бүтсэн 32 таяг хийж таяг тус бүрийн доод талд нижгээд хурц илтийг нуун байрлуулад Ламчмаагийн 32 хүүгэнд бэлэг болгон өгчээ. Хааны ёсонд хааны дэргэд яваа хинч бай мис барих ёсгүй байв. Хүүгүүд таяг дотор мис байгааг эс мэдэх тул 7 эрднэр бүтсэн ганган сайхан таяга хаанч явсан авч явдаг болжээ. Хэсэг хугацаа өнгөрч байтал хорон санаат өнөөх төвшмөл хаан дэрж ийхүү айлтгав. Хаантай минь Ламчмаагийн 32 хүүгүүнээс болгоомжтой бол сайн буй за. Тэд ихэд залуу болоод хүч чадал ихтэй танд хор хүргэх юм магад хэмээхэд хаан энэ үгийг эс тоогоод тэдэнд итгэж гэмгүй сайхан явсаар байв. Гэтэл нөгөө төвшмөл хаандаа дахин бараалгаж миний хэлсэн үнэн буй за. Та тэдний таягийг хураан авч онгойлгон үзвээс хурц хилд нуусан байгаа хэмээхэд хаан энэ дагуу шалгаж үзвэл үнэхээр таяг дотор хурц хилд нуусан байв. Хаан маш ихэд дуурлан хэлгэнэж 32 хүүгүүнийг цаазлан хороожээ. Ингээд илч зарж энэ тухай охин дүүдээ хүргүүлж гин. Энэ үед Ламчмаа бурхан багшийг шавнырын хамт гэртээ залж хоол унд идэ ундагаар дайлан суужээ. Хааны элчиг ирэхэд Ламчмаа гэртээ оруулахаар завтад учрыг болгоо мэдсэн бурхан багш Ламчмаа идэ идэж ном номлсны дараа элчийн үгийг сонсдгоо хэмээжээ. Ингээд идэ эзний дараа бурхан багш Ламчмаанд ийхүү номлов. Юрийн хорвоод бүх зүйл мөнх бос бөгөөд үүлийн үрд захирагдъё. Мөнх бус зүйлд санаа зовн шаналлах нь минийх хэмээх Нисонисаас үүдё хэмээхэд Ламчмаа өөрийнх нь хамгийн хайртай хүүгүүд нь байхгүй бусныг зөнгөөрөө таамаглан мэджээ. Ингээд Ламчмаа элчийн үгийг сонссон боловч сэтгэлийн бэр хэцүү энэ зовлонг зовир байхтайгаар тис шөнгөрөөчээ. Харин Ламчмаагийн төрхмийнхэн хорвоогийн альва юмс үзэгдэл бүгд мөнх бус бөгөөд үүлийн үрд захирагддаг тухай бурхан багшаас ном сонсоогүй учраас энэ байдлыг тэсвэрлэн өнгөрүүлж чадахгүй байв. Тэд гэмгүй хүүгүүдийг хороо хэмээ хаан руу цэргэлэн дайрахаар зэгчээ. Энэ тухай ананд олж мэдээд тэдэнтэй уулзаж бүгдийг дагуулan бурхан багшийн нэрээр төрж ирээд ийхүү асуув. Бурхан багшаа, урд ямар үйл үйлдэсний улбаас эдгээр 32 хүүгэн хаанд хорогдсон шалтгааныг айлдан сойрох нь хэмээхэд бурхан багш Ананда Ламчмаагийн эдгээр 32 хүүгүүнийг хаан ганц энэ удаа хороосон бос урд бас олон удаач мөн л хороосон болоо. Эрт цагт хэсэг хүн санаа сэтгэл ихэд нийлээд нөхөд болцоож эвтэй нартай хамтран явах болжээ. Тэдгээр нөхдийн тоо хэд хэмээвээс 32 байсан бөгөөд тэд нэгэн удаа айлын үнэ хулгайлан нутгийн нэгэн эмэгний даваачиж алж иджээ. Тэр үнэ ихэд номхон 50 амгалан зантай сүү ихтэй эзэндээ ээлтэй үнэ байв. Хөөхий үнэ ам тавихынхаа өмнө би ийхүү өв сэтэж уус ууж явсаар өхвөл амьдралд минь ямар шин байх вүлээ? Мал усан бидний хувь тавилан маань
амтанд идэгдэх заяатай тул би эдгээр олон хүний хоол болж тэднийг цадах сугай. Түүнийхээ үрээр би хүний төрөл төрөх болтугай хэмээн боджээ. Энэ үед эмгэн мах чанах түлээ сав сулгаа бэлдээд тэд бүгдээрээ зарим махыг чанаж заримыг нь шарж идэв. Тэгэхэд эмгэн маш ихэд баясан. Урд манад ирж байсан хүмүүс ингэж надад тусалж хоол унд өгч байсангүй хэмээн туйлын сэтгэл хангалуун суужээ. Анандаа тэр цаг тэр учирдах үнэн өдгөө Ширавасууны хаан болой. Тэр цаг тэр учирдах үнээг хулгайлагчт нь Ламчмаагийн 32 хөвгүүн болой. Тэр цаг тэр учирдах эмгэн нь өдгөө Ламчмаа болой. Тэр үед эмгэн 32 хөвгүүнд ихэд баясан учраас түүнээс хойш төрөл тутамдаа тэдний их болон төржээ. Энэ мэд 500 төрөлд тэд алагдаж явсан болно хэмээхэд Ананд бурхан багшаа 32 хөвгүүн урд ямар сайн үйл үйлцний ачаар эд адгуурстай хүч чадалтай болж төрсөн шалтгааныг өгүүлэн сойрох нь хэмээхэд бурхан багш эрт цагт хорвоонжин бурхан ертөнцөд заларч байх үед нэгэн эмгэн амьдран суужээ. Тэр эмгэн олон хүч худалдан аваад ариун үнэрт тостой холж суврагыг байнга дахин шүтдэг байв. Нэгэн удаа эмгэн суврагыг тэр мэд тахиж байтал 32 хөвгүүн хурч ирээд түүнд тусалсанд эмгэн ихэд баясаад та нар надад туцалсныхаа ачаар хаан төрөөс хүч чадал ихтэй өнгө зүс сайтай болон төрөх болтугай химээ өрөөхөд тэр 32 хөвгүүн тэрхүү ёсоор болтугай бид энэ буйныхаа үрээр хаан төрөвч язгуур сайтай эд агуурс ихтэй баян болох болтугай эмгэн та бидний их болж бурхан ба ном үйл хагцсан явах болтугай химээ өрөөл тавьжээ. Ананда тэр цаг тэр учирдах эмгэн бол өдгөө Ламчмаа бөгөөд тэр цаг тэр учирдах 32 хөвгүүн нь Ширавасууны хаанд хорлогдсон Ламчмаагийн 32 хөвгүүн болой. Харин эмгэн энэ мэт 3 эрдэнэд сүжигтэй байсныхаа үрээр над лугаа учирч ном сонсож буй болой. Химээхээс сонсож суусан Ламчмаагийн төрхийнхэн бөгөөд тухаар нь тайвширч энэ мэт 32 хөвгүүн хаанд алагдсан нь урд хүний үнээг хулгайлж алж ицсэн үр тул бид тэмцэлтхийг болио хэмээн нутаг бүтсэн бөгөөд бурхан багшийн зарлиг сонсож суусан хамаг нөхөцөлд бүгд үүлийн урд урд урдаас илүү сэтгэл итгэмжлэн бишрэн дагах болжээ.